Өглөөний мэнд үзэгчтэй эрэг өнгө хөтөлбөрийн загварын болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийнхээ нэвтрүүлгээр би та бүхэндээ бигний бүс гэдэг нэгэн зочныг урьж авчирсан байгаа. Монголдо анхдагч гэж нэрлэгддэг. Одоо мэрэгэн маань манай студид хүрэлцэн ирсэн байна. За ингээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн чамд юуны төрөнд маш их баярлалаа. Ингээ өөрийгөө танилцуулах уу? Ган болтон мэрэгэн гэдэг. Архитектор уран барилгын мэргэжилтэй. Тэгээ хоббигоороо юм бэлт бүсний загвар. Ер нь бүсийг хизэнээс эхэлж хийсэн бэ? Бүсийг одоо жил хагас хугацаанд төрсөн. Жил хагас хугацаанд гэхэд ер нь хүмүүст бол нэлээд хүрсэн байсан шүү дээ. Ер нь санаагаа хаанаас авч ив? Санаагүй. Багтаа зүгээр зураг зурдаг шүү дээ. Эндээсээ санаа авсан. Тэгэл кино минь зохиол. Ер нь багийнх юм байна шүү дээ, тийм ээ. Энэ бүсийг хийхэд ер нь хэр хүндрэлтэй байдаг вэ? Анхалж хийхэд бол хүндрэлтэй. Гэтэ сүүлдээ гарт ороод ороо хийгддэг. Материалаа хаанаас авах вэ? Материалын янз бүрийн газраас авна. Тоноглууд нь болохоор дэлгүүрүүдээс аваа. Арьсаа бол урдаас авдаг. Уян маахна жижиг дунд үйлдвэртэй. Бус юмнууд хийдэг. Тэрнийг хайж байгаа. Тэгээ энэ дандаа эмгтэй гэлтгөө энэ бас эрэгтэй хүний бүс гэж бас байх уу? Бага эрэгтэй хүмүүс зарим нэг эрэгтэй хүмүүс хэлээчсэн. Хэлэгдэг бай тээ. Ааха. Яагаад тэгээ нөгөө дийлэх хүнс нэг сонирхгүй болохоор зураг хөргийн тавиагүй. Ааха. Нэрээ бас хэсэг бас хүмүүст хүрэх гэж бас нэлээд юм болоод байгаа шигсэн шүү дээ. Зарим хүмүүс нь жоохон бууруугаар ойлгодог ч юм уу. Хүрх зүгээр л нөгөө Instagram, Facebook зургийг нэгээл орчихсон. Тэрнээс нэг амар тийм амар идэвхтэй маркетинг ямар тийм юм гэж. Зүгээр сонирхлоороо л хийж байгаа болохоор. Тэгээ сонирхсан хүмүүсүүд нь ирж үзээд авах нь авдаг. Ер нь хэр их үйлчлүүлэгчтэй өөрөө? За одоо 90-ийг авсан. Зөв. Тэгээ зарим нь бол зураг нь ороогүй. Өөртөө нөгөө ганц байхаар зураг устгасан. Одоо энэ тэгээ он гарснаас хойш юм бол жоохон муу. Үснээс. За ер нь энэ бүснүүдийг хийхэд бас нөгөө нэг судалгаас их шаарддаг. Тэгээ хүний биеийн пропорцийг ч юм уу. Одоо энэ ерөнхийдөө л миний ажилланаар бол хүний биеийн пропорцийг илүү ингэж тодтогч өгдөг юм байна тийм үү? Тийм тэрийг бол их сурвалт заалгацсан. Архитектурын чиглэлээр сурсан гэсэн тий. Тэгэхээр хүний юу биеийн тогтолцоог сайн мэддэг. Тэрнээр л биеийн юмнуудыг сайн мэддэг. Тэгээд анхандаа нөгөө яг тохируулж сайн хийж чадахгүй. Тэгээ нөгөө хамаагүй хүнд нь нөгөө хүрхээс жоохон санаа зов. Тэгээ сүүлдээ санаа зовхоолол тасчдаг л. Давгаар хийх, арьсаар хийх хоёр ер нь өөр штэ. Тэгээ ер нь хуцаас тэгээд арьс ер нь л нэлээд хүндрэлтэй байдаг. Тэгээд арьсаа хамгийн гол нь зөв зүсэх хэрэгтэй. Тэгээд бол арьс нэг талаараа сундаг байх шүү дээ. Жишээл арьсаа ингээд дүүрэлчин хаад энэ талаасаа татхаас сундаг бол энэ талаас сунахгүй. Тэгээд сунахгүй тааллын дагуулж огтлцлүүдээ эсвэр хийдэг. Тэгэхгүй бол нөгөө яг тогтцсон зүсэлт хийгээд тавьсан бэлтцэж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө жоох хөдлөгчөөр арьс 1-2 мм алхтаа сунцдаг байхгүй. Тэгээ нөгөө хэмжээний зөвлөлт гарах учраас яг нэлээд ажиллагаатай хүндрэлтэй. Тэгээ яг зориултын утгаар нь нэлээд сайн зүсээд нэрэн. Ер нь өөрөө л хийж сурсан уу те эсвэл багш байсан уу? Яг багш байхгүй өөрөө хийж сурсан. Хүн хийж байвал зүүн даарсан. Яг л манай аа болохоор арьс эдлийн дизайнер. Зөв. Тэгээ над заачгүй өөрөө хажуунаас нь хараад асуух юм асуучихлаа. Тэгвэл ганцхан бүснээс өөр тийм арьс эдлийг хийжсэн үү? Одоо цүнх ч юм уу тийм. Цүнх хийжсэн. Өөр янз бүрийн юм хийжсэн. Анхандаа бол буугч хийдэг байсан. Одоо өөр чинь зүүцсэн байгаа буугч бас үрж ийсэн буугч. Тийм хамгийн анхны буугч. Аха. Анх буугч хийгээл тэгэл дараа найзуудаа хийж өгөөл дараа нь маа нэг найз наатаа ингээд нийт тавиад зардаг болооч. Ер нь бол тэгээд тавиалаас ч хүмүүс их сонирхоод буугч бараг 2 жил хийсэн. Тэгээ буугч бол яг дандаа ганц байх завар шатдаг. Яг тухайн зориулаад. За энэ бүсийг хийж эхэлж байхад одоо хүмүүс хэрхэн хүлээж авч ирсэн бэ? Янз бүр. Гэхдээ ер нь дийлэх нь бол жоохон гаж юм сурчлаа гэж хэлнэ. Садар самуу. Тэгээ дандаа 2 дугаар сог явахтаараа.
Ер нь тийм ки уулнаа л Уулын зориулт нь бол зохицуулаад өмсвөл уул нь их гоё юм биш тийм үү? яг зориулт нь бол анх үүссэн юм байна. 4 жил өмнөөс. Францын тэгээд Морсын завар зохиогч анх хийжсэн. Гэхдээ тэд нар нь болохоор тоноглол арай багтай. Гэхдээ арьсан хороолготой байсан. Тэгээд манай жил гарын өмнө Бисар гэдэг брэнд гаргаж ирээд тэр болохоор Орос Казахстаны хэл биш. Энэ борлуулалт гэдэг би тэгж дотор хэлсэн. Тэдний хаах гаргаад бас тийм хүндрэлтэй тулсан л. Гэтэ явандаа ингээд байн нөө хүмүүс дөгөөл хүмүүс нөө өмсөөл гадуур яваад тэг ингээд баг хүн амцууд гэж дороо тархаад одоо ер нь хүмүүс айгүй сонирхдаг болсон байлээ шүү дээ. Одоо энийг би бас ингээд жишээ зүүцсэн байна л да. Би л өдөр тутамд бол ингээд зүгэл яваад явахар л юм байна. Тэгээ нөө маа ата байгааны юм чи жоохон баригдмаа шүү дээ. Хин нэгэн содон хувц өмсөх юм дураараа хувцал бас нэг болохгүй. Яг бусдын жишг тааруулж тэгж байсан тасцсан. Тэгээ нэг хэтрүүлэхгүйгээр өөртөө тааруулаад хийлгээ зүгж байна. Тэгээд заавал нөө хүний анхаарал өртчихнэ гэж айдсаас болоод зарим хүмүүс автгүй зүгдгүй хэвчээ. Ер нь үн үртгийн хувьд ямар гэдэг вэ? Үн нь бол харьцангуйс өөр юм та. Хамгийн хямдхан 120-аас эхлээд 500 орно. Гэтэ нөгөө иж бүрн хүлтэй мөлтэйгээл бүх юмтэй хэлвэл үн гэсэл. Гэтээс бонус жоох хямдралууд тасцсан байгаа. За эргээд студид тавтай байрал. Ингээд өнөөдөр манай мэрэгний маань бас хийсэн бүсийг амлуулахаар студид маань бас нэгэн модель маань хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд өнөөдрийн мэнд хүргье. Таарч гэсэн өнөөдрийн мэнд. За одоо ингээд энэ загварын талаар ярих уу? Хэлаа. За. Энэ болохоор бүрэн биений бүс байгаа. Яг бүрэн тоноглолтой. Гэтэ хөл цээж хэсэг бол янз бүр өөрчилж болно. Жишээл өмсөх юм бол зөвхөн ингээд доод хэсгээ өмсөж болно. Нэг бол ингээд зөвхөн дээд хэсгээ өмсөж болно. Нэг бол бүгд ингээд гэсэн 3 янзаар өмсөж болно. Яг ингээд гоё эртүү зэм бариу цамцан дээр ингээд өмсөлөх гоё юм тийм ээ. Тий. Гэхдээ ихэнхдээ цулгаад өнгө хувцсан дээр зүгээр. Өөр ямар хувцсан дээр зэтэй хувцсан дээр өмсөхөөр хувцаад жоохон дараад. Тэгвэл хувцсандаа уусч өгөхгүй өнгө. Биенд бас хэрэгтэй байдаг бол тэр талаас бас сайн ажиллана мэд. За биенд бол яг эвтэйхэн бол яг тэр нь бол яг сайн мэдгүй өмсөжсэн хүмүүс үтсэн. Тэгээ минийх лав ингээл зөөхөд бол шууд биеинд ингээл бариулаад тааруулаад ингээд ам шиг санагдсан шүү дээ. Ямар ч байсан бол юуны нурууны хойдлоосаас ингээд чангалаа зүүчиж байгаа нөгөө цээж толтойгоо шууд биеинд таарад ингэж. Тэгээд нөгөө гойны энэ доод хэсгээс яхаар нөгөө өгцөг өргөж өгдөг. Одоо симэлсгээр яхад хөхийг гэсэн ингээд жоох өргөж өгдсөн. Тэгээ хүмүүсийн нөгөө бүгд адилхан том хөхтэй биш үү? Тэгээд зарим нь зүгэл зүүхэд жоохон том харагдуулах хийдэг ч юм. Зарим нь болохоор юм жоохон дарч гэдэг чинь. Яг хүний биеинд нь тохируулаад юм гэсэн. Хүн өөрөөр харилцсан бие. Хүн болгонд бас дахин давтагч шгөө цагаар хийж өгнөд биеинд нь тааралж мэдээж тэгж хичээж байгаа. Гайхамшигтай. Хоёлаа одоо бас энийг зөвлөж үзэх юм байна л да. Өмсөж тайлахад бас хэцүү юу гайгүй юу? Ихэндээ жоохон хэцүү тэгээд дороо тасчтэй. Эхлээд нэг учрыг нь олох гэж бас нэлээд хэцүү юм болох юм. Анх нөө юм зүүж мэдэхгүй бол учир. Тэрнээс биш яг учрыг нь олчихвол. Нэг тийм амар хэцүү зүйл. Ер нь энийг дандаа турхаа хүмүүс ярих гайгүй юу? Үгүй янз бүр. Махлаг хүмүүс энэ. Турхаа бүднүүд нь ямар ч ялгамаагүй. Ер нь ямар улирал одоо зуны улиралтлгүй хүмүүс улирал бол хүмүүс дулаар хаарл гэдэг. Тэгээд яг өндөө бол 100 улирлын ямар ч хамаар. Яг дулаар хаарл их гоё ямар санагдсан шиг байна тэг хүмүүс гадар. Тийм талаа. Арай зөвхөн цээж хэсгээр нь илүү деталуудтай. Минийхтэй жоохон төстэй юу? Тийм жоохон төс бай. За энийг бас үзээд хөө энэ бас их гоё санагдаад дөрнөөс хойш яадах нүд точрлаадах. Энэ бэлхүүсэг бол өстой нэрээ
гой тодтгох. Тэгээ нөгөө юу жоохон хүмүүс турцаа гэдэг. Яг үнэ нэг туурах шаардлага байхгүй гэдэг. Хүсэн өөрийг нь бариад өгч болохоос. Тэгээ хүмүүс жоохон өөртөө жоохон итгэлгүүлээд юм шиг байна. Ер нь Би тийм би. харин зүүчгэр бүр гоё бие цэгцрээд гоё идэм шүү тийм ээ. Тэгээ хамгийн нийтээ нэг 55 таа юм ярьж авчихсан. Хөө ямар хөөрхий. 55 та ямар цагаарыг хийчихсэн бэ? Ийм гэхдээ 2 бүстэйгэр. Өөрөө болохоор гадна амьдэрдэг. Бас насны юу бас байхгүй л байгаа юм да тий. Насны хязгаар байхгүй тэгээ. Ер нь л юу гэсэн тэрийг хийчихсэн. үнэхээр гоё загварууд байна. Ер нь мэрэгэн маань бол хүмүүс л аюу сайн мэддэм билээ л дээ тий. Бүс хийдэг мэрэгэн гээл. Ер нь хэр олон хобби юу болсон бэ? Найзууд болсон бэ? Нэг тэгээд үйлчлэгчтэй бол найзалж байгаа. Яг Тэгээ ер нь нэлээд олны танд болсон байлаа шүү дээ тий. Гадар мадар яхад таних уу? Ер нь цаашдаа бүснээс өөр гоё юм хийх санаа байгаа юу? Ер нь хэр загвартай байх вэ? Яванда цүнх юм. Тэр цүнх болохоор бас арай өөр стилийн цүнх байна. Их цүнхнүүд ойдолтой байдаг. Ойлоо холбоостой. Тэгээ Монгол нойнсон юм өгсөмөл юмнууд эдтэй тоглоом моглоо. Тэрнээс санаа аваад нөө цүнхээ онсон юугаар өгсөрдөг ингээд тэг кнопор тогтоо. Үнэхээр гоё санаа юм тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн маань цаг бас өндөрлөгдөхжээ. Ингээд одоо мэргэндээ цаашдынх нь ажилт нь одоо өндрөөс өндрийг амжилтыг хүсье. Тэгээд ингээд нэвтрүүлгийн сүүлийн ормыг чамд л дээ. За бүгд тэгээд хүсэн зүйлээ хийж сонирхолтой амьдраарай гэж. За маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн эрэг өнгө хөтөлбөрийн загварын болон үгээр өндөрлж байна. Та бүхэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хөтлөө авч үзсэн үү?